Байцгаана уу, бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ ямар сэдвээр ярилцах вэ гэхээр шээс ямар үед их хөөсөрдөг. За мөн шээс хөөсөрнө гэдэг нь шээсээр уураг алдчихна гэсэн үг үү? Шээс маань хөөсрөөд байвал хизээ бид нар эмнэлэгт очих вэ? Өөрөөр хэлбэл хизээ бид нар эмчит очиж үзүүлэх ёстой вэ гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр шээс хөөсөрнө гэдэг маань ер нь бол шээсээр уураг гарч байна гэсэн үг. Гэхдээ ямар ч хүнд тодорхой бага хэмжээний уураг бол шээсээр гарч байдаг. Харин хэвийн гарч болох хэмжээнээсээ даваад хэтэрхий их уураг гараад ирэх юм бол үүнийг бид нар шээсээр уураг алдаж байна гэж үздэг байгаа. За өөрөөр хэлбэл бидний биед байх ёстой уураг маань шээсээр бидний биеэс гадагшаа гараад байгаа үзэгдлийг л шээсээр уураг алдах эмгэг гэж хэлээд байгаа юм. За тэгэхээр шээсээр уураг гарч болох янз бүрийн шалтгаанууд байдаг боловч хамгийн том шалтгаан нь бөөрийн өвчлөлөөс болж шээсээр уураг гарах нь илүү их байдаг гэсэн үг. Бөөрийн түүтгэн зэрэг үрслээс болоод шээсээр уураг их алддаг. Бөөрийн түүтгэн зэрэг гэхээр хүмүүс ойлгоход хэцүү байдаг. Тэгэхээр энэ маш энгийнээр тайлбарлах юм бол одоо бөөрийг тоос орогч гэдэг үзэхэд тоос орогчны фильтр гэсэн үг. Бөөрийн хоргойжуулах үйл ажиллагааг явуулдаг жижигхэн судасны бөөгнөрлийг бид нэр түүтгэн зэрэг гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ бөөрийн үйл ажиллагаа муудчихаар зөвхөн уурах шээсээр алдаад байдаггүй. Сахар болон улаан эс гэх мэтийг хүртэл шээсээр алдаж эхэлдэг. За хэвийн үед бол бөөр маань энэ уураг, улаан эс, сахар гэх мэтийг шүүгээд биеэс гаргахгүй эргэн шимэгдүүлж яадаг. За өөрөөр хэлбэл бидний бие рүү буцаагаад оруулж яадаг. Тэгэхээр бөөр маань ямар нэг шалтгаанаас болоод үйл ажиллагаанд доголдоод өвчлөөд ирэх юм бол одоо энэ уураг, улаан эс, сахар гэх мэтийг буцаагаад бие рүүгээ оруулж чадахгүй гадагшаа шээстэйгээ алдаад байдаг бахнэ. За тэгэхээр дараагаар нь шээсээр уураг алдлаа гэл энэ маань ерөөсө бөөрийн өвчтөд гэж үзээд байна гэсэн үг бол биш. Өөрөөр хэлбэл эрүүл үед, энгийн үед бас түр хугацаагаар шээсээр уураг алдаж болдог. За энэ нь ямар тохиолдол байдаг вэ гэхээр нэгдүгээрт өндөр халуурах, за ямар нэг шалтгаанаас болоод халуурч байгаа тохиолдолд шээсээр уураг алдаж болно. За хоёрдугаарт хэтэрхий ачаалталтай дасгал хөдөлгөөн хийснээс болж, за гуравдугаарт эрэгтэй хүмүүс шээс хөөсрөх нь илбэг, тэр тусмаа өндөр эрэгтэй хүмүүс токсоо байрлалтай шээж байгаа учраас за мөн өглөөгөр шээс хөөсрөх нь илбэг байдаг. За яагаад тэгэхээр хоногийн шээсээ бид нар хоримтлуулаад маргааш өглөө шээж байгаа учраас шээс маань өтгөн байдаг. За үүнтэй холбоотойгоор өглөөгөр шээсийг хөөсөрдөг. За дараагаар нь удаан хугацаанд хоолой сойсонтой холбоотой шээс өтгөрдөг учраас үүнтэй холбоотойгоор шээс хөөсөрч болно. За мөн уургийн хэтрүүлсэн хэрэглээ. За махан бүтээгдэхүүн маш их хэрэглэх, өндөг ихээр хэрэглэх, уургалаг хүнс хэтэрхий хэрэглэснээс болоод бас түр хугацаагаар шээсээр уураг алдаж болно. За үүнтэй холбоотойгоор шээс маань хөөсрнө гэсэн үг. За мөн эмэгтэйчүүдэд цистит, мөн шээсний замын халдвар гэх мэтийн үед түр хугацаагаар шээсээр уураг алдаж болно. За мөн удаан хугацаагаар зогсоо байх, за хүйтэн газар хэтэрхий удаан байх, биеийн хүчний ачаалалтай ажил хэд удаан хийсэнтэй холбоотой шээс хөөсрөх буюу одоо шээсээр тодорхой хэмжээний уургийг түр хугацаагаар алдаж болдог байгаа. За тэгэхээр бид нар шээс хөөсрөөд байхаар үнэхээр өвчнөөс болоод уураг алдаад байгаа юм уу? Аль эсвэл эрүүл үеийнх нь уураг алдалт юм уу гэд толгоо эргээд санаа зовоод яваад байдаг хүмүүс маш их байдаг. Тэгэхээр хэдүүлээ хамгийн эхлээд миний саяхан хэлсэн эрүүл үеийн шээс хөөсрөх болон одоо шээсээр уураг алдчихэж болох үец тиймэрхүү шалтгаанууд танд байгаа эсхийг өөртөө ажиглаж үзэх нь байна. За өөрөөр хэлбэл уургалаг хоол хийдээд байгаа мó, өндөр халуурсан, хэтэрхий ачаалтаа дасгал хөдөлгөөн хийсэн үү, зарим төрлийн эмийн бодис удаан хугацаагаар хэрэгжилж байгаа эсэх эдгээрээ маш сайн ажиглаад дээрээс нь та шээснийхээ өнгийг бас давхар ажиглах хэрэгтэй. За тэгээд шээх болгонд ч хөөсрөөд байгаа мó, аль эсвэл өглөө өдөр орой хэдийдэн таны шээс хамгийн их хөөсөрч байгааг мөн шээс хөөсрөхөөс гадна та хавгнаж байгаа эсхийг ажиглах хэрэгтэй. За мөн дээрээс нь танд даралт ихсэх, чихрийн шижин гэх мэт эмгэг танд байгаа юу? Энэ хоёр эмгэгтэй хэрнээ таны шээс ерөнхийдөө хөөсрөөд байх юм бол энэ бол эрүүл шээс хөөсрөлт биш. Уураг алдалт ихтэй байгаагийн шинж тэмдэг тохио байдаг учраас энэ үед бас эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. За тэгэхээр бид нар одоо шээсээр уураг алдаад байгаагийн хамгийн том шалтгаан бол бөөрийн өвчлөл байх нь байна. Тэгээд энэ бөөрийн шүүх үйл ажиллагааг муутгаад байдаг зүйлүүд, өөрөөр хэлбэл бөөрийг өвчлөхөд нөлөөлөд байдаг зүйлүүд гэж байдаг. За эдгээрт нь юу ордын гэхээр за даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт, цуснд хөөх тусны солилцоо алдагдах. За эдгээр өвчнөр олон жил удаан хугацаагаар өвдөөд эдгээр өвчнийг ерөөсөө хянахгүй, эмчит үзүүлэхгүй тоохгүй яваад байх юм бол эдгээр маань
бөөрөнд ачаал өгөөд бөөрийн үйл ажиллагааг муудахад улмаар бөөр шүүх үйл ажиллагаа хийж чадхаа байгаад шээсээр уурыг алдаад эхлэн гэсэн. Тэгэхээр шээсээр уурыг удаан хугацаар алдах юм бол бөөр маш огцон мууддаг. Тэгэхээр та даралт ихсдэг. За эсвэл чихрийн шижинтэй, эсвэл өөрийнхөө байх ёстой биеийн жингээс хэтэрхий тарган байгаад дээрээс нь та хөөстөө шигээд байгаа бол ерөнхийдөө шээсээр уурыг алдаад байгаагийн дохио учраас эмчүүд очиж үзүүлээд шээсний шинжилгээ хийлгэж үзээрэй. За тэгэхээр эцэст нь шээс хөөсөрнө гэдэг бол ерөнхийдөө шээсэнд уураг байгаагийн шинж тэмдэг байх нь байна. Гэхдээ шээсээр уураг гарах нь эрүүл болон эмгэг үед гарч болох нь байна. Эрүүл үед нь гэхээр за өндөр халуурах, ачаалттай ажиллах, хэтэрхий хүнд дасгал хөдөлгөөн хийх, удаан хугацаагаар зогсоо ажил хийх, хүйтэн газар байх, уурглаг хоол хүнс, за өөрөөр хэлбэл махан бүтээгдэхүүн өндөг хэтэрхий хэрэглэх, за фитнесийн уураг байна. За иймэрхүү зүйлүүдийг хэрэгэлсэнтэй холбоотой эрүүл үед тодорхой хэмжээгээр бидний шээсээр уураг гарч болдог. Харин хэвийн хэмжээнээс их хэмжээгээр уураг гарах тохиолдол бол ерөнхийдөө бөөрийн өвчлөөс болдог байх нь байна. Өөрөөр хэлбэл бөөр маань уургийг биеэс гадагшлуулахгүй шүүгээд буцаагаад бие рүү оруулах ёстой байтал бөөрийн үйл ажиллагаа алдаад бөөр өвчлөөд эхлэхээр уургаа шүүж чадахгүй, бие рүүгээ оруулж чадахгүйгээр гадагшаа шээстэйгээ алдаад байдаг байх нь байна. За тэгэхээр энэ байдлыг улам хурдсгаж, улам муудахдаг зүйл маань даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт, эдгээр өвчин танд байх тусмаа бөөрийн үйл ажиллагаа маань улам огцон муудна гэсэн үг. За огцон муудаад ирэхээр шээсээр уураг алдна. Шээсээр уураг алдна гэдэг маань бөөр маань маш огцон мууддаг учраас үүнийг бас тоохгүй байж болохгүй. Эмнэлэгт очиод шээсний шинжилгээ өгч үзэх хэрэгтэй. За тэгээд даралт ихслээ. За дээрээс нь чихрийн шижинтэйгээ онцлогдоод хэтэрхий тарган байлаа гэд энэ маань ерөөсөө шээсээр уураг алдаад эхэлнэ гэсэн үг бол биш ээ. Эдгээрээр удаан олон жил өвдөд, за ойролцоогоор 10-аад жил өвдөж одоо бөөрийн үйл ажиллагаанд нөлөөлж бөөрийн үйл ажиллагаа муутгаж эхэлдэг гэсэн үг. Тийм болохоор даралт ихсдэг бол даралтаа маш сайн хянах хэрэгтэй. За чихрийн шижинтэй бол цусан дэх сахараа маш сайн хянах хэрэгтэй. Тарган бол дасгал хөдөлгөөн хийгээд биеийн жингээ хэвийн байлгах хэрэгтэй байх нь байна. За мөн бөөр гэдэг эрхтэн маань бидний амьдралын эхний 30-аас 40 жилд бол хангалттай сайн ажилдаг. За тэгээд 40 жилээс хойшоо буюу одоо бид нэр 40 настайгаас хойшоо жил ирэх тусам бөөрийн үйл ажиллагаа маань баг багаар муудж идэг, бидний насжилттай холбоотой. Тийм болохоор шээс чих хөөсрөө дээрээс нь дараах өвчнүүд танд байдаг бол ерөөсө тоохгүй байж болохгүй байх нь байна. За тэгэхээр бид нар ерөнхийдөө шээс хөөсрөөд байгаа тохиолдолд хамгийн их анхаарах зүйлүүд маань ших болгонд шээс маань хөөсрөөд байгаа мó. За өөрөөр хэлбэл өглөө өдөр орой хэдийдэн шээс маш их хөөсөрч байгааг ажиглах хэрэгтэй. За мөн шээсэнд үүссэн хөөс маань 5 минутын дотор арилж байвал ерөнхийдөө авил багтай, 5 минутаас дээшээ арилж байвал энэ маань уураг алдаж байна гэсэн дохио үүн дээр нэмээд та хавгнаад байгаа бол за тэгэхээр хавгна гэхээр манайхан ерөнхийдөө нүүр болон шилбээр хавгнахыг хилээд байдаг. Гэхдээ дотор хэрэгтэн ч гэсэн хавгнаж болдог. За өөрөөр хэлбэл уушиг зүрх хавгнаад эхлэх юм бол бид нар амьсгаадаад эхэлдэг. Гэдэс хавгнах юм бол хоол боловсруулалт маань алдагдаад эхлэх гэх мэт иймэрхүү шинж тэмдгүүд танд байгаад дээрээс нь таны шээс маш ихээр хөөсрөөд шээсний өнгө маань өтгөрөөд иймэрхүү зовирууд байгаад байх юм бол заавалжгүй эмчэд очиж үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ зарим хүмүүст бас нэг анхаарах зүйл байдаг. Нойлоо янз бүрийн ариутгагч бодис ашиглаад угаадаг. За мөн нойлын ариутгалын бодис дотор нь хийдэг. Иймэрхүү тохиолдлууд бас байдаг. Тэгэхээр иймэрхүү тохиолдолд жишээхээр нөгөө шээс маань тухайн тэр ариутгагч бодис бол угаалгын бодистой нэгдээд хөөсрөх нь илбэг байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энийг бас шээс хөөсрөөд байна гэд андуураад яваад байдаг хүмүүс байдаг. Тиймээс үнийгээ бас маш сайн ялгаж салгах хэрэгтэй. За тэгээд хэрвээ таны бөөр өвдөд таны шээс хөөсрөөд за өөрөөр хэлбэл бөөр өвдөд шээсээр уураг алдаад байгаа тохиолдолд таны шээс хөөсрөөд байх нь байна. За дээрээс нь та авсанд байгаа уураг маань шээсээр гадагшилж байгаатай холбоотой та хавгна. За мөн бөөрийн үйл ажиллагаа муудж байгаатай холбоотой янз бүрийн даавраа ялгаруулж чадахгүйгээс болоод ядарн цус багталт үүснэ. За мөн дотор муухай болно. За яагаад гэхээр бөөр маань хортой бодисыг шүүдэг эрхтэй гэж хэлсэн. Тэгэхээр энэ үйл ажиллагаа маань алдагдаад ирэхээр тухайн хүн маань хортой бодисонтой хорцсонтой холбоотой дотор муухай оргин, амьсгал давчтна. За тэгэхээр эдгээр шинж тэмдэг илрээд дээрээс нь таны шээс хөөсрөөд ерөнхийдөө хөөс маань 5 минутаас удаан хугацаанд арилаад ингээд ирэх юм бол энэ маань бөөр өвдөд байна гэдэг дохио учраас зайлшгүй эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй байх нь байна. За тэгээд бүгдээрэнд амжилт хүсье, баярлалаа.